like Gucci, Gucci, Louis, Louis, Fendi, Fendi, Prada. Them basic bitches wear that shit, so I don't even bother. Сайн байцгаана уу? Урлагийн тухай ярилцдаг Урлаг бол подкастын маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаа та бүхэндээ зулаа бид хоёр сонгодог урлагийн талаар болоод монголчуудын хамгийн сайн мэдэх Кармен дүүрийн тухай ярилцах болно. За тэгээ өнөөдөр манай подкастт хүндэт зочид маань хүрэлцэн ирсэн байна. Манай эхний зочин бол Улсын дүүр бүжгийн эрдмийн театрын хийл хөгжимчин, Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн удирдаачийн оюутан Тэлмэн Очор. Мөн манай Улсын дүүр бүжгийн эрдмийн театрын гослол дүүрийн дуучин, мөн Монгол Улсын соёлын төрхний ажилтан, Солонгосын үндэсний урлагийн сургуулийн дүүрийн дуучны магистрантур Бачаргал ах маань үргэлжлүүлсэн байна. Баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ ерөнхийдөө та хоёрын мэргэжлийн тухай яриагаа эхлүүлчихье те. Удирдаач гэж ямар мэргэжлийн, юу хийдэг вэ? Дүүрийн дуучин гэж ямар мэргэжлийн те? Одоо мэргэжлийн тухай яриач. За удирдаач юу гэхэлэр хүмүүс их бага ойлголттой байдаг л да. Тэгээд уг нь бол маш тийм хариуцлага өндөртэй. Тэгээд бас дэлхийн хамгийн хэцүү 3 мэргэжлийн нэг гэж бас яригддаг. Тэгээ эмч болон бизнесийн эмч, уурхайчин, тэгээ удирдаач гэж ярьдаг. Тэгээд удирдаач мэргэжил нь өөрөө яг энгийн үгээр тайлбарлах юм бол томоохон хөгжмийн хэлбэрийн бүтээлүүдийг хөгжмийн тал дээр нь одоо удирдан бүх талын бүх хөгжимчид, дуучид, оркестр, тэгээ найрал дуучтай харьцаж одоо тэр хөгжмийн дарга юм гэсэн үг дээ нэгсэн доо яг киногоор бол найруулагч яг бүх зүйлийг шийддэг шиг тэгэж гэхдээ нэг ялгаа нь болохоор удирдаач өөрөө тайзан дээр өөрөө гарч бас тухайн моментод удирдах явуулдаг. Учираас бас удирдаач урд зуун техник бас маш хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нөгөө бүтэн биеэ ашиглаж нөгөө бүх тэр хүмүүсийг удирдах тоглуулж тэр тухайн удирдаачаас гарч буй бүх өвөл хөдлөл мэдрэмж хийсэн бүх ажлын үр дүн нь хөгжимчид дуучтайгаа ингэж тусгал болж хоошо зэрэгтэл рүүгээ явдаг учраас тийм онцлогтой чухал мэргэжил байна. Ер нь бол дуучид, хөгжимчид тэнд байгаа ер нь бол найруулагч л гэсэн үг юм байна шүү дээ. Тэр тухайн тоглолтын яг хөгжмийн талын тийм хөгжмийн талын хариуцсан гаргаж авч байна. Удирдах явуулдаг. Тийм болохоор удирдаач байна. Дүүрийн дуучны хавтал. За дүүрийн дуучны хувьд бол бас мөн ялгаа байхгүй бас хүнд мэргэжлүүдийн нэгт бол тооцогддог. Мэргэжилтэй хүмүүсээ. Уурхайчин гэдээ ярьсан шүү дээ. Ааха. Дүүрийн дуучин одоо 3 цагт нэг дүр дуулахад одоо уурхайчин тэр нэг 7-8 цаг уурхайд ажилласантай тэнцвэрч тийм хэмжээний маш их энергийг одоо зарцуулж байдаг. Тийм болооч одоо манай Монгол ер нь айгүй их тэтгэврт гаргацдаг л да. Гэхдээ дэлхийн улс орнуудад жишгээр бол ер нь дуулж чадхаа болтол ер нь одоо өөрийнхөө хоолойг одоо хийх сайхан авч явж байна те. Бүх дурыг одоо сайн гам барьснаар одоо дөрөв дуучны хоолой насжилт хийтэй гэсэн. Тэгэхгүй одоо жоохон гам муутай адил юм бол тэр хүн бол маш эрт одоо хүнд мэргэжил учраас маш эрт одоо тэр хоолой байхгүй гэсэн тий. Тийм болохоор ер нь дөрөв дуучны мэргэжил маш хүнд мэргэжил. Дээрээс нь дуулахын хажуугаар жүжиглэн бас тийм жүжигчин одоо тийм онцлогтой тийм мэргэжил юм аа. Тайзны хэлтэй тий. Тийм тайзны одоо амьд дурлаг гэх юм уу тийм. Ямар ч тийм юу байхгүй. Одоо клип дуу муу одоо гаргуулж бичлэг хийгээд тастаад хайчих нь гэсэн. Яг тэр хүн амьдаар тайзан дээр тэр чигээрээ гарсан бол тэгэл тэр чигээрээ одоо яач живжсэн тэгэл дуусгахаас арга байхгүй. За тэгвэл саяны одоо ингээд мэргэжлүүдээ ярьсан дээр үүдээд нэг зүйл байна л да. Сая Бачаах маань хэллээ шүү дээ. Дүүрийн дуучны хамгийн гол зүйл бол хоолой байдаг гэж хэллээ те. Тэр хоолой нь бол хамгийн үнэтэй энэ ажлынх нь багаж зэрсэг ч юм уу. Тэгэнгүүт одоо дүүрийн дуучин болохыг хүсдэг ч юм уу эсвэл удирдаач болохыг хүсдэг маш олон залуучууд байгаа. Тэгээд тэр хүмүүсийг юунаас эхлэх хэрэгтэй гэдэг юм. Жишээ нь удирдаач болоход Тэлмэн Очрын хувьд юу хийх одоо юу сурах хэрэгтэй гэдэг юм бол би болохоор одоо сайн мэдэхгүй л байна л да. Тэгээд одоо
удирдаач мэргэжлийг сурахын тулд мэдээж хүн удирдаач хүн бол эхний ээлжин заавал хөгжимч байсан байх шаардлага. Ямар нэгэн хөгжмийн зэмсгэр гэхдээ ямар нэгэн дундаа мэдээж сонгодог хөгжмийн зэмсгэр сонгодог удирдаач хүн болж байгаа юм бол шүү дээ. Тэгээд аль нэг мэргэжлээ бакалаврын зэрэг хүртэлтэй хамгаалж тэгээд цаашаага удирдаач болдог. Тийм учраас манай удирдаач мэргэжил маань өөрөө хожиг үе гэж хэлдэг мэргэжил байгаа. Тэгээд мэдээж сурахын тулд хөгжмийн боловсрол маш өндөр байх хэрэгтэй. Тэгээд тэрнээс гадна маш одоо удирдаачийн тэр байглаас өгсөн бас өгөгдөл маш чухал. Тэгээ мэдээж маш их сургууль бэлтгэл, сайн багш, сайн сургууль хамгийн гол нь Монгол удирдаачаар сурч боловсрыг гэхээр их дутмагтай. Чинь юу дутмаг гэхээр манай Монголд одоохондоо бааз бол маш жоохон дутмаг байдаг. Удирдаачийн мэргэжлээр сурахын тулд бэлэн оркестртэй мэдээж харьцсан. Тийм хоортой харьцаж тэгж дадлага хийх хэрэгтэй юм. Тэр манай Монголд одоо харин сүүлд консерваторийн оркестр байдаг. Тэгэхээр одоо бас сүүлийн их дамжиг болж байгаа. Тэрнээс шээ одоо соёл урлагийн их сургууль гэдэг чинь оркестр соёл урлагийн их сургуульд бол үндэсний оркестр цөөхөл оркестр байдаг шүү дээ. Тэгэхээр сонгодог хөгжмийн оркестр байхгүй учраас бас жоохон тийм дутмагтай ажиглагддаг. Тийм учраас бас алчгүй гадагшаа явж мэргэжил эзэмших тийм шаардлага гардаг. Дөрөнд дулаачийн хувьд бас ялгаагүй л одоо мэдээж нэгдүгээр одоо багаж хэвсэлтэй миний ноо хоолой хэр их диапазон сайтай. Диапазон ер нь сайтай дуучдал одоо болцоо дөрөнд. Диапазон гэдэг чинь диапазон гэдэг одоо хүний хоолойны цар хүрээ тий. Цар хүрээ гэсэн. Цар хүрээтэй дуучдамаа одоо дөрөнд дуучин болоо тий. Маш тийм өндөр магадaltaй байдаг. Тий. 1000 нэм жижиг хоолойтой хүний ч одоо ингээд дөр дуулгээд одоо 2-3 цаг дуулах гэдэг юм чинь. Над шиг болоо. Маш хэцүү шүү тийм үстэй. Тийм болохоор юуны тулд одоо тэр шаардлагыг хангах хэрэгтэй. Хоёрдугаар одоо хөгжмийн сонсголтой хэрэгтэй. Одоо хөгжмөө сонсч чадахгүй ингээд дээр доор ингээд дуулаад байвал тэр хүнцэж дуучин солгоо. Тий. Гуравдугаарт одоо дотоод ритм одоо хэмжээтэй байх хэрэгтэй. Тэр нь болохоор нөгөө нэг хөгжим гэдэг чинь ямар нэгэн хэмнэлтэд явдаг шүү дээ. Тэр хэмнэлийг мэдэрч чадахгүй бол тэр дуурт явж байгаа хэмнэлийг бол мэдэрч чадахгүй гэсэн. Тийм болохоор одоо нэг наацхийн ийм гурван зүйлийг одоо хангаж тэгээд дээрэс нь хөгжмийн онлын мэдлэг. Хөгжмийн онлын мэдлэг маш их шаардлагатай. Дөрийн дулаачтай Монгол хэд наснаас хойш эзэмшдэг вэ? Монголд 18 наснаас эхэлж ер нь бэлдэж эхэлдэг. Соёл урлагийн сургууль болоод одоо Монгол Улсын консерватори 18-наас хойш шүү. Хожоо биш. Ягаад тэгэхээр хүүхдийг ер нь багаас нь дуудаж болдог. Хоолой ингээд багтаа ингээд барагдчихдаг, эсвэл эвдэрдэг, эсвэл буруу дуулаас өчтдөг. Тийм болохоор одооноос нөгөө хүүхдүүдийг ингээд миний хүүхэд авьяастай гэдэг одоо эцэг эхчүүд багаас нь ингээд янз бүрийн уралдаанд хэмжээ багаас нь ингээд оруулаад хөдөлгөөл хүүхдийн нэг бяцхан хоолой байгаа шүү дээ. Ямар ч мутац явагдаагүй хүн болж явжаагүй гэж баахан тийм одоо ачаал ахуулаад хоолойг нь эвдчихдэг тийм тал маш хоолой болчин өгч байгаа. Тий. Тэгэхээр тэрийг анхаарах хэрэгтэй. Тий. Дууны хувьд бол Дууны хувьд бол 18 нас бий гүйцэд одоо нэг том хүн болж байгаа шүү дээ. Яг тэгж хоолойд бүрэн тогтсон дээр нь ингэж ажиллахгүй бол багаас нь тэгж ажиллавал одоо тэр бүгдийн хоолой магадaltaй. эцэгчүүдээс энэ анхаарах хэрэгтэй. бид нар чинь багасаа дуулуулал сайн гэж боддог шүү Тий. дээ. Тэр чинь нөгөө монголчуудын хувьд маш буруу ойлголт. Гэтэ яг дуучин болно гэж бодож байгаа бол багаас нэр хөгжмийн боловсрол Яг маш том даваа тал. Яг үнэ. Тэгээ багасаа хөгжмийн боловсролтой бол төрөний нөө ихний шаардлага чинь сонсгол тэгээ ритм гэдэг юм чинь тогтцоор дээрээс нь одоо биеийнх нь физиологи үзээд ирэхээр тэрэн дээр одоо хоолой тэр ажилладаг маш том. Тий. За баярлалаа маш ховч бөгөөд тодорхой сайхан хариуллаа. За одоо дөрүлээ үндсэн сэдв рүүгээ оръё. Өнөөдөр бид нар Кармен дүүрийг
ярих байгаа. Тэгээд та маань танилцуулаад бивэл Кармен дөр ерөнхийдөө болохоор опера гэх юм бол хүн болгоо ер нь бол монголчууд дэлхийд даяар үнэхээр цомдог урлаг сонирхтгүй дөр сонирхтгүй юм байсан ч гэсэн нэрийг сонсоод Кармен. Тэгэхээр энэ одоо Кармен дөр маань болохоор ерөөс айгүй олон тийм багш тийм уран зураг байна, жүжиг байна, Кармен дөр байна, олон зохиолчид янз бүрээр бичсэн зохиолууд байна тийм. Тэгэхээр одоо энэ Жорж Бизе гэдэг энэ зохиолчийн талаар үстэй зохиолч 1838 оноос 1875 онд бичсэн тийм. Тэгээ айгүй залуудаа гэсэн. 36 наснда өнгөрсөн. Тэгээд нас зохиолч талаас манай тийм комс ярил тийм. За Жорж Бизе гэдэг Францын сонгодог хөгжмийн томоохон тэр дундаа дөөрийн урлаг, дэлхийн дөөрийн урлаг томоохон тийм байр суурь эзэлдэг юм хөгжмийн зохиолч байгаа. Тэр маш залуугаараа өнгөрсөн. Ерөнхийдөө хөгжмийн зохиолч нар гэдэг хөвчлэн залуутай өнгөрсөн шиг байдаг. За тэр бол мэдээж хөдөлмөр маш их нөгөө оюуны маш том хөдөлмөр гаргаас болж одоо эрүүл мэндээр муудах тиймэрхүү стресс их хөрөнгөлүүлэх зэрэгээс бас хөдөлтэй магадaltaй байдаг. Тэгээд Бизегийн ерөөсөө одоо хамгийн Бизег гэх юм бол мэдээж Кармен л болж байна. Кармен бол ерөөсөө Бизегийн хамгийн том ноён оргил. Олон дөөр бичсэн тэр дундаас ерөөсөө хийх нь амжилт олоогүй. Ерөнхийдөө баг бүгд амжилт олоогүй. Кармен л амжилт олсон байдаг. Гэхдээ Кармен бүр өөрийг нь нас орсныхын дараа амжилт олсноо их харамсалтай үйл явдал. Өөрөө яг энэ амжилтанд хүрэхийг нь бол харж чадаагүй. Энэ дөөр бараг хүмүүс тоохгүй байсан чинь бараг хүцэн гэдэг бараг тэгээд идэв шүү дээ. Гэтэл энэ айгүй сонирхолтой юм байна шүү дээ. 1875 онд өөрөө бичээд тэнгуут өнгөрсөн он болохоор яг тэр дөр бичсгэсний дараа 1875 оны 6 сарын 3-нд өнгөрсөн гэх юм бас айгүй харамсалтай л дээ. Тий, харамсалтай. Тэгээ анх нөгөө Франц тавигдсан шүү дээ. Тэгээд ерөөсөө амжилт олоогүй юм байлээ. Тэгээд өгснийхэн дараа Итали Венец тавьсан. Венец тавьчих. Венд очиж тавиад тэгээд ер нь дэлхийн ийм од болох тийм гараагаа хэлсэн. Тэгэхээр Бизегийн бас түүхнээс аюу гоё юм билээ шүү дээ. Одоо аав нь нэг сонгоог гоё опера дуучин байсан. Тэгээд тэр хамгийн анхны бид түүний ааваасаа суралцсан. Тэгээд аюу тийм төрөлхийн авьяастай байсан болохоор Ээж нь төгөлдөр орчих. тий, ээж нь Тий. Тэгээ 10 наснда тэр төрөлхийн авьяастай байсан болохоор тэр Парисын хөгжмийн академид ороод суралцсан гэдэг зэрэг юм шүү дээ. Тийм хөгжмийн гэр бүлтэйсэн. Мэдээж багаас аав ээж хоёроо дааж ирсэн. Хөгжмийн боловсрол өөрөө ч мэдгүй авч байгаа шүү дээ. Тэгээд мэдээж тэрнээс их авьяастай. Тэгээд академид суралцсан. Тэгээд мэдээж хөгжмийн зохиолч төвхнээс ярих юм бол хөгжмийн зохиолч өөрөө бас маш одоо их юм одоо даван туулж иж сайн хөгжмийн зохиолч болон гэдэг ерөнхийдөө бүтшгүй даалгавар мэт хэцүү байдаг. Авиас чадвараас гадна одоо хөгжмийн урлагийн хамгийн том хамгийн хэрэгтэй мэргэжил бол мэдээж хөгжмийн зохиолч. Одоо бидний мэдгээр одоо бидний Кармен гэдэг дөөрийг одоо хэдэн зуун жил тоглоод явж байна. Одоо муухагаар хэлбэл одоо бид нар энэ хүний ачаар ингээл тоглоод тэрүүгээрээ ингээд одоо мөнгө олоод одоо хоолой заргуулж явж штэ энэ хийх хөгжмийн зохиолчдын бүтээлэг ерөн шиг тийм үнцэнтэй мэргэжил байгаа. Тийм гэхдээ бас маш их стресс зэрэг шалтгаалтай. Хацаагийн Кармен дөрийн талаар бас ярьж хэдэн үзэгдэлтэй ямар зохиол Монголд анх хэдэн онд тавигдсан гэх мэтчлээ. Монголд 1984 онд тавигдсан. Тэгээд анх манай алт үеийн одоо уран бүтээлчд одоо Монголд Кармен гэдэг дөр анхны хөгжүүлж тавьсан байдаг юм. Одоо анхны Кармен одоо манай анхны жижигч баадаж өгөө гэж хэлсэн. Анхны одоо Хозе бол буюу одоо дурлал залуугийн дүрт манай жижигч банд биш маа гэсэн. Энэ цааш үеийн одоо олон дуучин тагсан л доо. 1984 онд тэгээд ерөнхий найруулагчаар нь
урлагийн гавь эзэдэртэн Эрдэнэ болгонгой ажиллаж ерөнхий удирдагчаар нь бүрэн бэх удирдагч ажилласан гэдэг одоо миний багш байгаа. Тэгээд энэ дуур яг монгол хэл дээр дурын театрт тоглогддог байсан ерөөсөө. Монгол хэлээр орчуулдаг. Тийм монгол хэлээр монголоор дуулдаг тийм. Орос хэлнээс ингээ манайх чинь хөрвүүлээд орчуулад. Тэгэхгүй бол нөгөө нэг манайх чинь социализмын үед чинь нөгөө нэг дөнгөж сонгодог урлагийн өрийг тарьж байгаа хүмүүс чи гів гинт Францаар хэл дээр нэм үү эсвэл орос хэл дээр дуулаад авч гарч хүмүүс тэр бол ойлгохгүй шүү дээ. Тэр үед нөгөө нэг үйлдвэрийн ажилчид бүх хүмүүсийг нэгдсэн чанараар авчирч дөөр үзүүлдэг. Тэгээд нөгөө нэг соёлжуулж одоо соёлын үеэр өрийг тарьдаг гэсэн юм лээ Монголд. Тэгээд 2015 онд дахин шинээр шинжилэгдэж тавьсан байна. Тэгээд тэр үед ерөнхийдөө хариуцлагчаар нь бол бүрэн удирдагч өөрөө тэр дөрийг найруулсан тавьж ерөнхий удирдагчаар нь урлагийн гавь эзэдэртэн туулаагүй маэстро бол өдөртөн тоглуулсан. Тэгээд гол дөрүүд нь манай Бачагл ах маань өөрөө Хосегийн дөрт ингэж Францаар анх Монголд тийм хамгийн анхны Францаар тавигдсан. Тий. Оо ямар гоё юм бэ. Франц хэл дээр. Тэгвэл тэр хитэн үзэгдэлтэй ямар утга санаагаар одоо агуулсан мэдээлэл өгдөг хүмүүс тайлбарлаж чаддаг байгаа тийм. Ер нь 4 үзэгдэлтэй дөрөлт. Тий 4 үзэгдэлтэй дөрөлт та. Тэгээд нэгдүгээр үзэгдэл дээр бол товчхон яриа авчих тийм үзэгдлүүдээс. Нэгдүгээр үзэгдэл дээр одоо Кармен гэдэг төсгий. Одоо Кармен гэдэг чи одоо ямар нэг тийм хэлээд хэлчих тийм. Одоо нэг цагаан өхөн тамхины үйлдвэрт ажилладаг. Одоо ер нь түүхэн одоо домгийн тим дөрвөл юм байлээ. Одоо домгоос хэдүүлж одоо зохиосон. Зохиолоос хэдүүлж. Дөрийг нь бол романаас бичсэн. Тий. Яг нөгөө нэг юу нь болохоор жоохон бодит хүм байх тийм магадaltaй. Одоо тэр цивил одоо тэр Испанд одоо тэр тамхины үйлдвэрт ажилладаг 6000 шахуу хүүхэн ажилладаг гэсэн тийм тамхины үйлдвэр байдаг гэсэн гэж байгаа юм. Тэгээд тэнд одоо ажилладаг цагаан хүүхнүүдийн нэг. Тэгтээ бас тийм хинч хүүхэн байгаагүй. Маш тийм моглон өөртөө тэгтээ тийм хүүхэн байдаг. Тэгээд одоо миний дуусан дүр маань болохоор одоо Дон Хозе гэж зүгээр нэг мо тосхны өөрхий залуу. Тэгээд нөө цэрэг татагтаад ирсэн. Тэгээд цэрэгт байх хугацаанд тэр үед чинь нэг цагдаагийн албыг бас давхар таашдаг байсан юм цэргүүд нь тэгээд эвгүүл гардаг хоттой. Тэгэл тэр тамхины үйлдвэрээс одоо хүүхнүүд бүгд цайны цагаар ингэж гарч ирж одоо ингэж амардаг. Тэрийг нь одоо ирж харах гэж залуучууд болоод тэр тэнд байгаа цэргүүд бүгд ирж одоо тэр цайны цагийг гэж хүлээдэг. Карменыг хүлээдэг. Тэгээд тиймэрхүү байдлаар одоо нэгдүгээр үзэгдлэр эхэлж байгаа юм л та. Тэгээд тэрэн дээр одоо Кармен Хозе хоёр одоо дөнгөж танилцж байгаа одоо хэсэг нэгдүгээр үзэгдэлтэй гарч байгаа юм. Тэгээд Хозе маань өөрөө ер нь тосгондоо бас нэг багасаа нэг өссөн те суух гэж байгаа нэг тийм өсвөйтэй. Тэгээд тэрнийх нь хажуугаар одоо Кармен одоо нэг цэцэг шиддэг. Сэтгэл зүрх одоо зүрхрөө нь одоо дурлал цамаа одоо шидэж байгаа байхгүй тэрэн дээр. Тэгэл нөгөөдөг чинь дурлаад ухаангүй дурлаад яг тийм дурладаг хэсэг бол нэгдүгээр хэсэгтэй. Тэгээ хоёрдугаар хэсэгтэл дээр бол ер нь Кармен одоо баарны хэсэг гардаг л да. Тэр дээр болохоор Кармен одоо нэг Линес Пасте гэдэг одоо нэг нууцхан тэр одоо хүмүүс ингэж цагаанчууд болоод нөгөө нэг юуны хилийн хар тамхины 8-ачт тэрнтэй бас холбоотой Кармен чинь. Нэг тий. Ер нь хийгүү гардаг. Хар тамхины тэр боссын одоо ерөнхийдөө ер нь бол жоохон найз хүүхэн байрын өмчн байрын тий талдаа тиймэрхүү хүүхэн. Тэгээд тэр баарнд болж байгаа үүд явдлууд ингээд өргөмдөг. Тэгээд тэрэн дээр одоо нөгөө нэгдүгээр зөвлөл дээр татцсан шүү дээ. Тийм нөгөө нэг таныг татсан. Тий. Нэг юм архичиж нөгөө нэг гол юм архичиж. Нөгөө нэг Кармен чинь нөгөө тамхины үйлдвэрийн нэг хүүхэдээ одоо муудалцаад
Нөгөөдгөө тий нэгдүгээр үзэгдэл дээр. Тэгээд нөгөө хутгаар нүрийн ингэ сийчэрч идэх байхгүй. Кармен зүсчихсэн. Сийчин цааш ингэ зүсээ ичдэг байхгүй. Тэгээд шорон тойрно гээд аваа явдаг байхгүй. Тэгээд нөгөө нэг аваад яв гэдэг зарилгыг нь болохоор дарга нь хозойд нь чатсан байдаг. Дунд нь нөгөөдөг чинь нөгөө нэг толгойг нь эргүүлж байгаа юм чинь нөгөө нэг хозойгийнхаа. Тий, кармен. Тий. Толгойг нь эргүүлсээр хагаад тэгээд цухтаалгачдаг. Шорон руу явахгүйгээр цухтаалгач. Тий. Тэгээд өмнөөс нь одоо хозой маань одоо шорон цухдаг. Жохоо шийтгүүлжтэй. Тэгээд шорон цуухынхаа өмнө кармен хозойг явахсаар хагаад тэр Лилас Мастия гэдэг тэр уушийн газар уулзахаар тохироод тэгээд нэгдүгээр үзэгдэл дуусна. Тэгээд хоёрдугаар үзэгдэл бол ерөөсөө тэр уушийн газар эхэлдэг. Тэгээд тэр уушийн газар бол тэр Испани одоо бухын тулаан гэж ярьдаг. Тэгээд Ториадор гэж Эскамилио гэж тийм залуу орж байна. Тэр бол ерөөсөө Тореро. Испанаар бол тэр Тореро гэдэг юм. Испанаар бол Тореро гэдэг. Тэр бол маш нэр хүндтэй юм, багталтай юм, сүрхчтэй юм. Тэр нь одоо нэг сайхан залуу. Тий. Тэгээ орж ирээд нөгөө нэг алтарт нөгөө Эскамилиогийн тэр Торерогийн дуугаа дуулсан. Toreador ongarde Toreador гэдэг шүү дээ. Одоо өнгөтлгөн бол энэ хоёр ч юм бол хамгийн алдартай тий хабанера тий. Энийг сонсонгууд л хүмүүс чинь өө нэрэ кармен дурч чинь юм шүү дээ. яг тэр яг хамгийн одоо ингэж яах вэ? Монголоор нэг орчил болдог байх та. Тореро бол чин зөрөгтэй. Тореро чи бол юунаас ч айдаг тийм хүчтэй тий. Тэгэл цаад хархан хүчтэй Испани хүн чинь хэсэл чамраа ширтэн гэдэг хүүхнүүдийг бүр татаас орц. Тэрэндээ айгүй тийм бахархалтай дуулаад байгаа. Өөрийгөө тийм танилцуулсан доо юм байна шүү дээ. Баг тий. Би бол тийм шүү. Тий. Одоо бох гарч ирээл ингээл нөгөө нэг годомжаар ингээл хүмүүс дайраад идэв шүү дээ Испанд ч. тий. Тэгэл ингээл тол чихлэнгүүд хүмүүс бүгд ингээд хүмүүл тэр үед нь торойроо гарчиж одоо хүмүүсийг аваарснаа бухыг ингээд алж байгаа. Би бол тийм хүмүүс гэсэн тийм утгаар тэгж дуулаад байгаа байхгүй. Тий. Сүрлэг тэгээ хөгжим нь өөрөө тэрийгээ дагаад ийм сүрлэг багталтай ийм хөгжим явдаг. Тэгээд Эскамилио маань харин тэр үедээ болохоор Карменыг олж хардаг байгаа. Яг Кармент бас их шохоорхож одоо Кармент дуурлаад хоёрдугаар үзэгдэл та. Тэгээд энэ үйл явдал өрнөсний дараа нөгөө Коланда таныг өрье гэж яваад байдаг. Одоо нөгөө түрүү яриадсэн нөгөө таних давуулж зардаг нөхдүүд бас хоорондоо цуглаж төлөвлөгөөгөө боловсруулсны дараа би бол төвчтэй яриад байгаа шүү дээ. Тэгээд боловсруулсны дараа нөгөө Хосе маань шоронгосоо ирээд гарч ирж Кармента уулздаг уушин газар. Тэгэхэд бол бүх хүмүүс байхгүй дахиад гоёлохноо уулздаг байгаа. Тэр үед бол Кармен Хосег бол хатхан өөртөө хамт Хосе бол тэрээ санаа нь бол зэрэгтэй буцаж орох гээд тэгээ өөрийнхөө албандаа буцаж орох гээд тэгтээ Карменыг бас алдаж чадахгүй тийм үнцгий дуу. Кармен болохоор чи одоо энэ цэрэг ийм диктатор чи байж яах гээд байна. Намайг дагаад одоо ингээд хил мэл давуулж 888 гэдэг эрхчлөө тэнд чамайг бүгд хүлээж байна. Чи юундаа энэ торгодоод байгаа юм бэ? Нөгөө тэнд нөгөө тангараг өргөсөн хүн хөөх. Тэгээ нөгөө цэргийн албандаас хорогдоод идэг. Тэрэн дээрээс маш их зөрчилтэй явж байгаа. Тэрэн дээр одоо айри гэж хэлдэг дөөрийн одоо жүжигээр одоо монолог тий. Та тэндээсээ гоё Эхлэнэ. La fleur que tu m'avais jetée dans ma prison m'était restée. Гэж хэлдэг байхгүй юу? Энэ болохоор нөгөө нэг шоронд хоригдож байхдаа өөр юм нөгөө нэгдүгээр зэглээ цэцэг шийддэг гэдэг гэсэн шүү дээ. дурталдаг. Тий. Нөгөө цэцгийн нэг амар хадгалсан байгаа байхгүй ингээд өөр хин усны алчрах ингээ бооцсон. Тэгэл энэ цэцгийг би шоронд яаж хадгалж ирсэн хэлэх вэ? Чамаа ингэж дуурсан ч гэсэн яалаа гэдэг хамгийн сүүлд нь болохоор сүгдөөл Кармен би чамтай хайртай гэж хэлдэг байхгүй. Монолог буюу материал хэсрэг. Тий. Жохон хүмүүс жохон анзаардгүй гэх юм уу жохон дутуу үнэлдэг гэх юм нэг тийм дэрч ярин жохон хасарын дээр байгаа гэдэг. Хүмүүс нөгөө нэг гоё аялгаутай болохоор нь одоо хүн сонсоход тийм хөнгөн элементтэй одоо бүжгийн аялгау яваад байдаг байхгүй. Эскамилио юу идэрч байна? Хабанера идэр бол бүжгийн хэмнэлтэй тийм аялгаунд яваад. Хасаа болохоор нөгөө нэг яг дөөр талаас нь бичсэн тийм хөгжим яваад байдаг байхгүй.
Тэгэхээр жоохон энгийн хүн ойлгоход жоохон тийм юм. Гэтэ бас нөгөө дүрийн характер зан чанарыг агуулсан ч хөгжмүүд Тий. байгаа учраас тий. Хосевл их сайн баатрийн дүр. Тий. Тийм учраас. Гэхдээ муу ус тустай юм л та. Аха. За 3 дугаар үзье. За 3 дахь үзэгдэл. Аа 2 дугаар үзэгдэл дуусгасан чухал үйл явдал. Тий. Тэр болохоор тэгээд хосын алтар тэр гоё айрыгаа яваад дууссан гот Кармен ерөөсөө тэгвэл надад тийм их хайртай юм бол надтай хавж явах гэхэд бол хосын үгүй тэр хоёрын зөрчил үүсч хэрэлдээд байж итэл нөгөө цэргийн дарга Цүнига гэж одоо хосыгийн одоо дарга гэх юм. Шорон цуулсан нөхөр. Тэр орж ирж одоо Карментай бас уулзах гэж орж ирдэг байхгүй. Хитэн За хүн бол уулзах гэдэг ярьчнаа гэдэг. Их Тэгээд хосээ тэгээд Цүнигатай өөрөө муудалцаж өдөөс илэм зөрүүлдэг. Тэгээд тэрнээс болж хосээ бол ерөөсөө ингэ сонголтгүй болчих жоохгүй. Карменыг дагаж явахаас өөр сонголтгүй. Дагаж очихсан. Нөгөө цэргийн тангараа зөрчиж байгаа юм л. Даргыг ажиллаа хийж чадахгүй тий. Даргатайгаа тулдж байгаа юм чинь. Яа тэгээд тэр үед болохоор яг бусад нөгөө нэг хамсаатнууд орж ирэх, цыгаанууд орж ирж тэгээд ерөнхийдөө ингээ 3 дугаар үзэгдэл дуусдаг. 2 дугаар үзэгдэл дуусдаг. Тэгээ 3 дугаар үзэгдэл цыгаанууд яг нөгөө шүн тэр нөгөө бараага аваад тэгээд давуулж шүн явж байгаа юм үйл явдал гарна. Тий. Тэгээд энэ үзэгдэл харахгүй зүгээр тамхил юм шиг байна. Та хөр юм нэ. Энэ үзэгдэлд бол тэр чухал үйл явдал гэвэл Микайла хосыг хайж орж ирдэг. Микайла гэдэг нөгөө нэг нэгдүгээр зүйлээ байсан. Хосыг тосхны нөгөө нэг суух гэж гэдэг төсөө. Биш. Кармен хосыгийн нөгөө тосгоны найз. Тосхны найз. Свит бүсгүй шахав. Тий, сүйт бүсгүй шүү. Микайла гэдэг. Орж ирж хосыг бол эргүүлж тосгон руу хамт буцаа ээж чинь би өглөөт байна гэж хэлдэг. Тэрний өмнө энтэй болсон шүү дээ. Тэрний өмнө Скамилатай болсон. Скамилатай болж тоглолт. Маш товхтой ярьж байгаа. Тэгээд ерөнхийдөө Кармен хосын хоорондоо маш том маргалтай үүсч Кармен бол биш хосын бол одоо асар их харталт авдаг. Одоо нөгөө Скамилатай хардаж Кармен өөрөө тэр Скамилад өөрөө их нааштай. Тэгээд маш их харталттай ер нь байж баг хөөцсөн байсан. Тэгээд хосын бол хин Микайлаг дагаад ээж рүүгээ яваад дуустдаг байгаа. Тэгээд дөрөвдүгээр үзэгдэл харин бухын тэр нөгөө нэг тултаан болдог юм одоо цэнгэлтгийн гадаа үйл явдал өгнө. Энд чинь болохоор Кармен ирсэн нөгөө Скамилогийн тулааны үзэг гээд ирсэн байхад хосын болохоор Кармений араас ирдэг байхгүй. Тэгээ ирээд Карменээс олж нөгөө хамаг өөр юм иргэжилтэй. Тэгээ ээж нь бас нас орж ирсэн те. Найзынхоо нааш нөө. Хамаг юм алдсан хосын ирж Карменаас сүүлийн удаа чи намайг ингээд гэж байгаа юм уу гэж асуухад Кармен бол тиймээ гээд өөрийнх нь өгсөн бүгдийг өөрөөр чухлууддаг байна. Тэгээд энээс болж тэгвэл би чамайг хөнөөх болно гэд. Тэгээд ингээд дурлалт бүсгүйгээ хөнөөгөөд тэгээд ингээд дуусдаг юм имэгнэлт өөр байгаамаа. За нэг үйл явдлыг маш товчхон яриул юм байна. Яг бүгдийн нэг бүрчлийн яриул бас цаг маань өрөхгүй тийм. Та тэр нөгөө төсөлийн хэсгээс яг ихтэй нөлөөж байгаа хэсэг. Гойж байгаа нэг гоё хэсэг байна. Тийм байсан ч. Carmen, il est aux cœur. Oui, il est aux cœur. Oh ma Carmen, laisse-moi te sauver, toi que j'adore. Ah, laisse-moi te sauver, et me sauver avec toi. Энэ гойж байсан. Юу гэж бодож юм. Кармен одоо тий бүх юмыг мартаад ингээ хоёлаа буцаад нийлээ л та. Би одоо чамаас ингэж гойж байгаа гойж байгаа байхгүй. Яг тийм байсан. Нөгөөт наа гэж. Тий. Энэ бол одоо тэгээд омглон сайхан залуу бүсгүй бүр сэтгэлээ бүх юмаа сэтгэлээрээ амьдралаа зориулж байгаа юм чинь. Өөрөөр алах үйц хэмжээнд очсон тэр хайр нь одоо баг тэр эмэгтэй хөнөөсөн гэхээр хвээс тийм эмигнэлт
Тэг чи минийх биш бол өөр хэнийх ч биш гэж байгаа. Тэгэл алж байгаа юм чи. Аргаа орохтаа алж байгаа гэдэг. Аргаа орохтаа алж байгаа. Гэтэ яг тэр 1800-д бичсэн гэхэд энэ зохиол өөрөө бас аяг юм модернизм юм тий. Тэг эн чинь нөгөө анх гарч байхдаа одоо амар тийм задгай тий. Одоо амар их тийм одоо эротик сцен гэх юм уу. Тийм маягийн юм дөр. Тэр хэсгээр дээр бас тэр хоёр байгаад өмсөлцөд шүү дээ. Хоёрдугаар хэсэг дээр. Тийм баха. Тийм хоёрдугаар хэсэг дээр чинь бараг унтахаас нагар юм бол шүү дээ. Тухайн үед нөгөө нэг гол нөгөө нэг яагаагүй юм одоо алдарт гараагүй юм ер нь нийгмийн үзэл бодлоос л ирнэ гэсэн. Яг за тэгвэл ерөнхийдөө үйл явдлыг ингээд сайн хэдүүлээ базаад авчихсан ярьчлаа шүү дээ. За тэгвэл одоо темка тэгвэл энэ хөгжмийн талаас нь тий хөгжмийн анализ талаас нь ярил энэ дөөр дээр. За Кармен маань өөрөө мэдээж Испанд үйл явдал болдог учраас тэгээд тэр дундаа цыгаануудын тэр үйл явдал учраас маш их тийм гал цогтой юм бүжгийн хэмнэл маш их бүжгийн хэмнэлээр их суурилсан тийм хөгжим байдаг. Ялангуяа Кармений дуулж байгаа бүх хэсэгт бол ямарваа нэг Испаний юм ардын ч юм уу те бүжгийн юм элементүүд заавал явж байгаа цаана. Кармений ерөөсөө бараг бүх те дуулдаг хэсгүүд бол дандаа бүжгийн хэмнэлтэй байдаг байхгүй. Ерөнхийдөө тэгээд дөөр маань өөрөө бүтэн оркестрийн состав бичигдсэн. Бүтэн оркестр гэдэг нь ерөөсөө яг бүх хөв байж байдаг. Тэгээд удирдаачийн талаас ажиллахад бол мэдээж хэцүү. Тэгээд тэр дундаа дуучдын хувьд бас маш хэцүү. Ийм томоохон хэлбэрийн хөгжмийн бүтээл байдаг. Тэр дундаа одоо бидний сайн мэдих тэр хабанера гэдэг тэр бол тэгээ Кармений өөрийн одоо монолог тий хайрын хэсэг тэр бол жишээ нь бас нэг ардын Испани ардын тийм бүжгийн юм хөгжмөөс сэтвлэж одоо бисээ маань бичсэн гэдэг өөрөө тэр зохиолж байгаа нь нэрийг хүртэл Кармен дөөртэй ингэж дөөрдсөн байдаг. Жишээ нь за тэгээд цаашаа яваад Скамилогийн тэр омгшсэн тэ өөртөө багталтай. За тэгээд тэр дунд гэдэг тэр квинтет гэдэг байгаа. Тэр Кармен болон түүний хамсаатан нөхдүүдийн таван үний хөгжил гэж байгаа. Маш юм хүн мөртлөө маш тэр одоо уран хэл одоо испанаар ярих чинь ямар хэцүү вэ те. Тэгээд тэр дундаа бол дэлхийн нийтээр ингээд бүр дэлхийн том дуучид бол яг Франц хүн шиг ингээд дуул сурцсан байдаг. Маш юм түргэн хэллэгтэй. Тэгээ маш юм хүн хөгжмийн ийм сонирхолтой бүтээлүүд бий. Тэгээд энэс гадна 3 дугаар үзэгдэлт Микайла гэж тэр тосгоны огныхон тэр орж ирдэг тэр уянгалаг нэг тийм ари би хозыг хайгаа явж байгаа. За тэр хэсэг бол Волторн гэж хөгжим бол тэнд одоо маш том юм соло буюу өөрийн одоо Волторн хөгжим маш гоё юм уянгалаг соло явдаг гэдэг юм уу те. Тэгээд дөр үзэгдэл болсон. Та мэдээж энэ дөрийг ярихын тулд хамгийн түрүүд удирдлагаас нь хэлэх хэрэгтэй. Тэгээд Кармен дөрөө удирдгал өөрөө яг тэр нөгөө бухын тулаа тэр олон хүний цэцэг шидэж байгаа баяр баясгал тэрнээс гадна бас тэр ууг гашуу үхэл хацал тэрийг ингэж агуулсан ийм удирдгал хөгжимтэй. Тэгээд дуур маань өөрөө мэдээж ерөнхийдөө дүгнэхэд бол хайр гэдэг бол ерөөс тийм нэг сайхан романтик зүйлтэй ерөөс тийм биш юм аа. Бас нөгөө талаас ямар илүү одоо бусдын хайрыг үл тоомсорлох тийм үү. Тэгээд хайрыг бас нөгөө талаас нь арай заруулж чадсан. Тэгээд хардтал Үнийг яаж өөрчилж боддог. Тэр талаас нь хайрыг харуулсан гэхээр Кармен дөрийн тэр онцлог бас тэрэндээ бас их байдаг. Мэдээж за тэгээд Вент тоглосноос нь хойш бол Чайковский битийн одоо тухайн алдарт хөгжмийн зохиолч нар бол ерөөс бүгдээрээ шагшин магтаж гайхаж ийсэн. Кармен дөрийг бол Монголд бол одоо 85 оноос хойш тоглогдож байна. Манай дөр хөгжмийн театрт тэр залуучууд бол заавал үзэх ёстой дөр гэж би бол бодож байна. Тэгээ. Яста гоё тайлбарч өглөө. Тэгвэл Батжаахын хувьд бол одоо юу гэж бодож тэр дөр нь яг хүнд дөрөө босод дөртэй харьцуулахад ямар дуучны үднээс рүү наваад үзэхдээ маш хүнд дөөрөлтэй.
ер нь дуучдаас дүр болгоноос ер нь нэлээ маш их энерги хүч шаарддаг. Дамаа миний дуулдаг Дон Хозегийн дүр бол тенор хоолой одоо тенор гэдэг нь одоо тэгтээ хүний нарийн цэл хоолой гэлдэг. Тенор гэж одоо нэрчлэн болдог гэж хэлдэг байгаа. Тэгээд дамаа буюу драматический тенор буюу одоо тийм өтгөн тенор байдаг. Одоо дамаа тийм дуулах хэрэгтэй тийм парт гэдэг. Тийм болохоор баргийн тенор хоолойтой дуучид бол барьж авч дуулаад байдаг тийм дөр байгаа. Тэгээд би өөрөө нөгөө лирический тенортай гэхдээ яг лирический гэдэг нь нарийн уянгалаг тенор гэсэн үг л дээ. Өтгөн биш те. Тенор 2 янзаар байна шүү дээ. Тэгээ 2 янз. 3 ч контр тенор гэдэг эмхтэн шиг дуулдаг тийм бол тийм одоо хоолой өгдөн шүү дээ. Та нар хоолойны төрлүүд та нар зөндөө харсан л. Тэгээ мэдээж Кармен чинь меццо сопрано. Тий. Одоо ер нь их дөөрөл гол дүрийн эмхтэй бол ерөөсөө дандаа сопрано гэдэг тийм залуу хүмүүсийн дүрийг хөвчлэн бүх их дөөр дээр залуу хүмүүс бол залуу эмхтэй дүрөө сопрано зориулж бичигдсэн байдаг. Кармен бол ерөөсөө меццо сопрано бичигдсэн. Меццо сопрано дуучдын хувьд одоо мөрөөдөл болсон тийм дүр байгаа ерөөсөө маш хэцүү. Гэхдээ тэр меццо сопрано гэдэг хоолой бол хамгийн доод дүрнээс хамгийн дээд өнгө хүртэл ингэж чансаагийн сорж тэр дунд уран чадвар бүцүүлийг гэж хаагдсан маш том дүр байдаг тийм. Би тэр нэг юм сонирхолтой юм хэлчихлээ. Одоо яг ингэж нэг ингэж дөөр бүтээх жишээлбэл Кармен дүрээр авч үзэх юм бол яг хичнээн хичнээн хэцүү. За Монголын театраар бодож ярихад бол оркестр бол нэг 60-аад хүн байж гэнэ гэж боддог. За гоцлол дуучид нэг 20-од дууч орж байна. Тэгээд найрал дуучид гэж орно. Тэгээ арын алт гэж байгаа тийм үү. Тэгээд бусад за зөвхөн тайцсан дээрх үйл явдал хийх одоо 150 За тэгээ бүр арын алт малтайгаа нийлүүлж тэгээд тайцны ажилтан гэрэл шуум тэгээд арт маркетингийн баг тэр хувцсыг хөтлөж байгаа тийм шүү дээ. Тэгэхээр ингэж бодох юм. Ингээд ганцхан дөр тавихад чинь маш их хөдөлмөр орж байгаа. Дуучдаас маш их. Дууч өөрөө нөгөө нийлмэл болдог. Бүх урлаг ордог. Уран зураг орно. Тэр тайцыг зурна. Зураач зурна. Дээрэс нь хөгжим болж ийн. Яруу найраг орно. Дууч орно. Дээрэс нь драмын урлаг. Тэгээд балетын бүжигчтэй орно. Тэгээд ингээд 5 урлаг ингээд 5 урлагийн одоо нийлмэл дэлж ирнэ дөөрөл. Тэгэхээр бас маш их хүний хөдөлмөр бол маш их хөдөлмөр зарцуулж маш олон хүн оролцож байна. Тэгэхээр би гоё залуучуудтайгаа ингээд дөөрт очиж гоё үзээсэй. Янз бүрийн тоглолтыг маш их үзээсэй. Одоо тэгээ сүүлийн үед ирэхэд залуучууд айгүй их дөөр үздэг ч юм уу тийм болох хандлагатай байна л да. Тэгэнгүүт нэг юм одоо хэлний бэрхшээл ч юм уу бид нар одоо ингээл өнөөдөр Карменыг ингээл орчуулаад яриа л шүү дээ тэгээ үзэгдэл нэгдэг тэгдэг гэл тэгэнгүүт дөөрийн дуучны хувьд одоо та жишээ нь Франц хэлтэй гэдэг юм уу тэгэд Франц хэл дээр ингээд Итали хэл дээр ч юм ингээд янз янзын дуу дуулахад одоо хэлний мэдлэг яадаг юм тэр одоо тэрийг ойлгохын тулд үзэгч ямар байх ёстой юм гэж юм тэр талаас нь яриад байна. Тэр бол тэгэл судалгаа юм л дээ. Ааха. Нэг бүчлэн өгнөдөө орчуулж бичнэ. Бүр бүх үгээ нэг бүчлэн орчуулж. Тэгэж тэгвэл утгахын ойлгож дуусах. тий ойлгож дуусахгүй алдан тал нь хайртай айгуу гэжгээ тэгээ мэдэхгүй бол тэр чи одоо яаж жижиглэх юм бэ. Тэгээ нэг бүрийн судалгаа ихтэй нэг тэг бүчлэн гэж орчуулж хийдэг байгаа. Тэгээд хэлний хувьд бол текст дээр мэргэжлийн үнэс зөвлөгөө авах. Тэрс яг мэргэжлийн орчуулагч байсан. Тий, мэргэжлийн орчуулагч болон мэргэжлийн одоо яг тэр Франц хэл юм Итали хэлийг мэддэг хүн одоо текст одоо дикцэн дээр ажиллана. Тэгээд дээр ажиллана. Тий, дээрээс нь мэдээж өөрсдөө ютубээр бас юу яа судалгаа хийж сонсон одоо тэр дуулахад яаж хэлэх юм, яаж дуудлагаар нь хэлэх юм дээр бас тэр талаас нь сонсон. Тэр өөр юу асуулаа. Ахаа тэгээд одоо ингээд дүр бүтээж штэ. Одоо тэр Хозегийн дүрийг бүтээгээд ч юм. Тэгэхэд одоо ингээд тач аргал гэдэг хувь хүн байж хахад тэр дүрд орохын тулд одоо ямар уран чадвар, тэр жүжигчний уран чадварыг тэр дүрийн дуучин яадаг юм. Тэгээд дүрээ илэрхийлэхийн тулд ямар уран арга ашигладаг ч юм уу. Тэр өөрийнхөө тэр таны одоо тэр уран чадвараас хаваалцсан. За миний хувьд бол тэгэл өөр мэдээж би
би гэдэг хөвгнээс гаргахаараа өөрийнхөө чадах нэр ингээл өөрөө сэтгэл ингээл гаргана. Дээрээс нь бол сайхан хулгай юм. Дэлхийн дуучтаас болоод өөрийнхөө одоо бодтоор үдсэн харсан юм уу те. Жижигэн одоо тийм эцэс би яг нэг хулгай хийсэн юу гэдэг. Тижоны театрт би Кармен дээр үзчихсэн. Тийм. Тэгэхэд нэг цэцгээс дуулдаг шүү дээ. Тэрэн дээр бүр ингэж амьд ингэ сарнаа цэцэг ингэж хатаацсан. Тэг яг ингэ дэлгэнгүүт нөгөөх нь ингэж бүр ингэ гоё бороо орж байгаа шиг будагч оож ицэх. Тэрийг харчаад оо ямар гоё ингэ. Тэрийг өөртөө гяс хэрэгжүүлээл Монголын театрт очиод дуулахдаа яг өөрөө бүр зорж сарнаа хатгалж явж байгаа. Нөгөөдгөө сайхан өөрүүлж байгаа балчуурандаа баагаад тэгээд гаргаж ирээл ингээд будраад тэр чинь тэгээд тайзан дээрээс ингээд гэрэл мэрэлтэйгээ хорчоод айгуу гоё ирэх. Тэр чинь бүр одоо жүжигчин тухайн жүжигчин өөрийнхөө дүрийг баяжуулж гин гэсэн үг шүү дээ тий. Тэр яаж баяжуулах вэ? Тэгэхээр уран бүтээлч хүн бол маш их ирэл хайгуулыг хийдэг. Тий. Зүгээр нэг гараад сайхан хоолоогоороо дуулцдаг бол зүйл биш л байх юм шүү дээ. Жижиг шажиг юм хүртэлээ. Хулгай хийх гэхээс илүү одоо туршлага судлах юм бол ирэл хайгуул хийх гэсэн юм илүү гоё зохимжтой юм байна. Дээрээс нь найрлагч одоо яаж тавьмаар тий найрлагчийн өснөр л дөөр гэдэг бол ерөөсөө найрлагч өснөр л явахгүй боо би ингэж судалгаа хийсэн гэж зөрөөд байхгүй тий. Шүрэл ахмчтай найрлагч ингэж болох үү тийм үгүй. Кармен дүрийг тэгээд ингэж залуучуудыг сүрсэн их баяр. Тэгээд одоо юм шүү дээ. Одоо дөөрийн театрт ч юм уу очоод зүгээр энгийн сурагчид ч юм уу оюутнууд ингэж юм үзэн шүү дээ тий. Одоо театрт үзэгч ямар байх хэвээр юм бол ингэж үзэгчдийн соёл үү тий үзэгчдийн соёл ч юм уу. За соёл биш юм аа хэд ер нь дөөрийг одоо ингэж дөөрийг харахаар тэгдэж штэ хүмүүс амар скетнүүд гэдэг ч юм уу дээр үеэс нэг тийм ойлголттой эсвэл амар хэтэрхий уйтгартай ч юм уу нийгмийн ихэнх хүмүүс нь ч юм уу нэг бодгортой нэг хоёр хүн гэж дуулаад байдаг тий юу ч дуулаад байгаа нь мэдчихгүй ч юм уу. Тэгэхээр үзэгч ямар боловсролтой байх хэрэгтэй юм бол тий сонгодог хөгжмийн нэг онцлог нь болохоор тухай одоо бид киног бол ямар ч мэдээлэлгүй юм уу трейлерыг үзчихэд авдаг шүү дээ. Дөөр симфон сонсох, балет үзэх, дөөр сонсох үзэх бол ерөөсөө тодорхой хэмжээний бас жоохон мэдлэгтэй тэрийг жоохон бацрын судалгаа хийж ороод үзүүл их зүгээр. Тэгэхгүй бол шууд мэдэхгүй ороод үзчих юм бол тэр бол жоохон дөөр чи өөрөө тэгээд эхнээсээ дуустал дандаа дуулалттай ингээд явдаг учраас жоохон залхах тийм тал ажиллаад ялангуяа бага насны хүүхдүүд тийм ээ. Тэгээд нэгт тэр байна. Тэгэхээр баг зэргийн мэдээлэлтэй хоёрт бол ямарваа нэгэн дөөрийг үзэж байгаа бол одоо тухайн насыг нь сайн судлах хэрэгтэй. Хідээс дээш насан зориулагдсан жүжиг байна, балет байна тийм ээ. За ялангуяа симфон сонсохдоо бол бүр жоох хүүхд бол авч ороод хэрэггүй. Залхах нь тэр хүүхд чи ойрлон тийчээ хүүхдийн маш нарийн үйл процесс явж байгаа. Тэр дөөр балет тоглоно гэдэг чинь тэр үед хүүхдүүд нөгөө нэг уйдахаараа мэдээж хөрхий ойрлон шаарлан тийм ээ. Тэгэнгүүт хажууд үзэж байгаа тэр маш их сэтгэлийн кайф авч байгаа хүнтэй садаа болно. Тэгэхээр тэр насыг их судалж орж хүүхдэд дагуулж авч үзээсэй гэж боддог. Тэр мэдээж хүүхдэд зориулагдсан бас тоглолтууд бас байгаа. Тэгээ гуурт бол мэдээж нөгөө гар утас ерөөсөө базаад хэлэх юм бол ерөөсөө бусад үзэж байгаа хүмүүстэй л гайвуулахгүй үзэх хэрэгтэй. За тэгээд өөрөө үнэхээр тэнчэнээс бас өөрөө ч гэсэн гоё үзмээрээ бол жоохон судалгаа хийж хэрэгтэй юм болов. Би яг амталтаараа ингээд очиод яг гоё дөөр үзсэн байхгүй. Би яг Кармен үзсэн. Монголд уу? Биш би Донкихот үзсэн. Тэгсэн балет чинь тий балет үзсэн байхгүй. Тэгсэн чинь яг ингээд хажууд тал сууж исэн ингээд хүмүүс ингээд орж гараад ингээд орж гараад. Тэр анхаарал сарнаад юусэн болдгоо. Тэр хажууд сууж исэн германы залуус байхгүй. Германы хэлсэн байхгүй. Их юм тэр герман залуу бүр ингээд гайхаа ингээд харцахгүй ингээд би бүр танаа зовоод тэр тал дээр бас нэг юм тань гоё хилээж байна. Манайх ч нөгөө Монголд одоо яг цагтаа эхэлдэг тийм тоглолттой газар чинь манай дөөрөнд тэтэрдэг. Тийм шүү дээ. Яг цагтаа тэр зэрэг ирсэн байна уу, ирээгүй байна уу ерөөс хамаа авахгүй. Анхаа зохиол шууд эхэлнэ. Тэгэл манайхан ч нөгөө яг төвчрээ ихтэй оцорч ирнэ. Тэгэл яг дуур эхэлсэн гоё явж байгаа чинь наа цаашаа орж гараал амар их тийм асуудал юм. Тийм асуудал байдаг. Та ингээл тайзан дээр дуулж авах чинь ингээл зэрэглээс таныг ингээд сатааруулах юм бол байхгүй үстэй. Өөр юм гарна шүү дээ. Гарах уу? Гарна. Одоо гинт одоо кино мэнэ зураг авалт.
хийцэн гэрэл мэрэл цацсан тэр нэг лож дотор сууж бачаач шиг тийм тохиолдолч надад. Яг дөөр Дүүр явж байгаа чинь кино зураг авалт тэгээд Өмнө нь хилээгүйгээр шууд тий. Тэгээд бас нэг юм анзаарчихсан шүү дээ. Нөгөө дөр гэхдээ манай нөгөө ажилчид ч гэсэн өөртөө айгуу тийм хэлэх хэрэгтэй юм шиг байна. Уг нь хэлээл гэдэг юм би. Уг нь хэлээлээ. Уг нь хэлээл. Завсарлаас өмнө тэгээрээ уцаа ингэрээ тэгээрээ уцааныхаа дууг хагаарай. Тэгээд завсарлаа шүү гэдгээ нэг англи бодлоор хэлчихдэг бол тэгээд тэгвэл тэр герман залуу бас мэдхгүйс ахгүй завсарлалт чинь ингээ гайхаар ингээ харагдахгүй яг миний анзаарснаар л. Тэгээд завсарлын мэдгүй дууссан юм уу? Завсарлсан юм уу? Яасан мэдгүй. одоо дуурын театр ихэнхдээ гадаад хүмүүс их үздэг юм билээ шүү дээ. Монголд ч гэсэн. Тий. Тэгэхэд одоо залуучууд маань таны бодлоор яагаад дуурлуу ингэж сонирхгүй гэж бодож байна? Та залуучуудаа бас дуур үзэх ач холбогдлын талаар яриа. Ер нь гоо зам ер нь бол маш их тийм өндөр хэмжил болгож штэ дуурын урлагч юм. Тэгээд дээрэс нь одоо сайхан гэж ойлгож үзсэн сэтгэл зүй маш их таашаалтай. Нэг орой дуур үзээ гэхэд одоо маш тийм гоё сэтгэлтэй гарч явна те тэр орой морой гоё байна те тийм бараг л тэр шиг. Тэгээд манайх дээрээс нь маш хямдхан тоглолтыг дүүрийн театр. Манай тийм манай дүүрийн театр чи Азад анх үүссэн дүүрийн театр. Дээрээс тийм үү? Тийш үү. Азад анх үүссэн дүүрийн театр Монголын дүүрийн театр юм уу? Тий. Тэрнээс өмнө энд мэд чинь бараг байгаагүй л 50 доо. Солонгос. Тий, урд солонгос ч зураггүй шүү дээ. Сүүлд манайх ингэж гүйцэхтэй ирсэн болохоос манай нөгөө Оросууд Филатового гэсэн нөгөө нэг дүүрийн театр сайхан байж гисэн шүү дээ. Манай бүх урлагчтай Тэгээд хөрсөн юм байна. тэгээд нэг хүний том хүн 20 мянга төгрөг. 20 мянга нэг билет. Тий. Ер нь дэлхийд хэд юм бэ? Дэлхийд одоо энэ солонгосын Kia Arts гэхэд бүр доотлын билет нь 30 мянга байна. 30 мянга байна ч Монгол мөнгөөр бараг 70,000 70,000 төгрөг гэж байна шүү дээ. Тэгэл өөр тэгэл цаашаа том театрууд бол тэгэл болтохгүй шүү дээ. Гэтэ би яг тэр Билет нь. Дон Кихотоос энд үзсэн байхгүй. Тэгэхэд бол үзэгчид дүүрэн л хэлээ. Тэгэл билет нь хамгийн дортлынхан билет нь 45,000 вон. Тэгээд дэшээ 150,000 вон. бид нар тэгэхээр Ийм байгаа дээр харин залуучууд харин сайхан үзээд аваасаа тий амьдралдаа энийг ч гэсэн удаа бас дөрөв театр ороод гарахад бол ингээх гэж байна. тийм тэгээд ер нь ач холбогдсон ч гэсэн өшөө цаашдаа бид нар гэлтгүй өөр маш олон хүмүүс яриасаа тий дөрөв театрын жүжигчид энэ талаар судалгаа хийдэг хүмүүс энэ залуучуудаа хандсан ямар нэгэн тийм контент юм тий дөр үзхийн ач холбогдлыг бид нар мэдчих юм бол юу авахаа мэдчих юм бол бид нар тэнд очих боломжтой. Тэгээ бас ингээд нөгөө нэг өөрөөр бас хүмүүстэй янз бүрийн дөөрийг гоё ингэ тайлбарлаад тийм хүмүүст тий энэ дөр ийм юмыг илэрхийлж байгаа тэдэн үзэгдэлтэй энэ дээр яг тэгээд байгаа шүү гэдэг юм бас олон хүн. Одоо бидний энийг сонсож байгаа залуучууд бол Кармен гэж дөрийг бас нэг үзчих зүгээр л юм байна. Сэтэл төрөнтэй бас нэг тийм сайхан юм. Тэр үүднээс л одоо бид хоёр ингээд нэг юм хийгээ орлоод байгаа тийм. Тэгэхээр одоо манай Темка найз маань манай Батцаа ах маань залуучуудаа ингээд нэг урайлах ч юм уу тийм зүйлийг бас үзэгчдээ хэлээд өгөөч. За ерөөсөө дүүрийг балетийг хүмүүс болохоор зөв нэг үзэл хаях биш олон үзэх тусмаа маш их кайфыг багаар бүр авч эхэлдэг байхгүй киноноос нэг киног хүртэл бид нэг үзээд хоёр үзэхээр бүр их заримдаа ойлгож үздэг штеп тэрүүн шиг за тэгээд өшөө бүр цаашаага тоглох туулганд нь үзэхэд тухайн үед дуулж исэн одоо Кармен дүр дээр тэр Кармен яаж дуулваа тийм ээ тэгмүүд одоо дуулж байгаа тэр Кармен яаж дуулж байна гэдэг ч юм уу тэр хосээ яаж байна гэдэг энэ харьцуултаар ер нь дөөрийг үздэг байхгүй ягаад тэгвэл энэ одоо Кармен гэдэг чинь 100 хэдэн жил тоглогдсон энэ урлагч одоо ямар тийм ээ яг гэхүү мэдээж дуучдыг харьцуулах гэж тэр дуучид ингэж дуулж ингэж бүр ингэж үздэг болсон цаг үе байгаа тэгээд харин Монголын залуучуудтай бол уриалахад бол заавал нэг тэгж үзэх гээд байх ч байх уу зүгээр мэдээж орж дөөр өөрөө нөгөө нэг ямарваа нэгэн цахилгаан техник хэрэгсэл байхгүй тоглогддог. Тэгэхээр ямар ч микрофон байхгүй. Тэгэхээр ерөөсө бүх юм тухайн үний махан хоолоогоор тоглож байгаа хөгжим бүх юм ерөөсө бүгд амьдараа ингэж явдаг учраас маш сонирхолтой. За тэгээд тэрнээс гадна тэр чинь дэлхийн мэдээ сонгодог хөгжим бол дэлхийн хамгийн хүнд одоо хамгийн эцтэй тулцсан тийм хөгжмийн урлаг учраас бас
тэрийг ингэж аль болох судлаж сонирхож ингэж үзхийг уриалж байна. Баярлалаа. Заах юм. Сайн мэдгүй нэг чинь дагуулад тэр чинь онцчтой юм шиг. Би нэг оюутан багтаа. Өөрөө нэг оюутан багтаас хулгаагаар дөөр үзнэ. Туулаад Сайхан Тэгтээ нэг найзгаа дагуулаа орцсон чинь. Хажууд бүр нөгөөд чи амарч байгаа юм чи баг. Тохолцсон баг хөгжим сосоод уяраад унтаад байгаа юм шиг. тийм баймааргүй гэж. Тэгээд оркестр байна, дуучин байна. Тайз байна, өөрийн театр байна гэх юм бол тэрд бол маш их тийм том давуу тал байхгүй тий. Дээрээс нь маш хямдхан тоглож байна. Тэгээд ирж та нар одоо өөрийн театр хийж үзцгээгээрээ сонирхоорой. Өөрийн дуучин бас өөрийн урлаг, симфони, амьд оркестр гэдэг ямар байдгийг бас нэг өөрийнхөө биеэр нэг ч их удаа сайхан мэдрээд үзээсэй гэж бас уриалмаар зөвлөмөр байна. Баярлалаа. Гоё уриалга байна. Тий, тэгээ бас гоё соёлтой үйлчлүүлээд гоё боловсон соёлтой үйлчлүүлж бай тий бас. Хамгийн нэгдүгээр цагаа барих тий. Цагаа барих. Би тэгтээ Монголд ингэж очиод тэнгүүт болж л байгаа байхгүй юу? Би бол яг цагтаачдаг заяа. Тэгээд би алхаалчдаг. Яг цагтаа очиж болохгүй шүү дээ. 30 минутын өмнө нээж. Монголд бол 30 минутын өмнө ч гэхгүй ядаж 10 минутын өмнө ирсэн тий. Тий, уцнараа өгцөн. Уцнараагаа тойлон дараа хэлсэн. Тэч нэг наан нэг кофе болсон тий. Сэргээцээ өөрийгөө. Тий. Тэгээд гол нь нөгөө театр гэдэг чинь өөрөө барилгын түүх шингээждэг учраас жоохон өмнө ирж тэр одоо лож гэж яддаг үзэгчдэд зориулсан ийм уулзалтын хэсэг байдаг байхгүй тийм. Тэгээ уран бүтээлчдийн зураг бүлэг байж идэг. Тэрийг сайхан сонирхоо музей үзэж байгаа шиг тэгээ сонирхол их гоё. Зөв. Ингээд ер нь бол базаад ярих юм бол одоо орчин үеийн залуучуудын ингээд хөвчлөл өөр хувь хүний хөгжилтэй анхаардаг ч юм уу те. Ер нь тийм хандлагатай. Мэдээж хувь хүний хөгжил гэдэг чинь урлагийн боловсрол ч гэсэн орно те. Урлагийн боловсралтай, тал талын мэдлэгтэй байх юм бол үнэхээр гахалтай. Тэгээ энэ том одоо дэлхийн сонгодгийг тэр боломжийн үнээр угаасаа үзээсэй гэдэг үлхэн болгонд одоо уриалмаар байна. Тэр бол одоо ингээд сэтгэл зүйн таашаад авах нь 2 дугаар урлагийн боловсролоо хэлэх нь тэгээд өнөөдрийн энэ дугаараар одоо чатын ядан дөөрийн талаар одоо мэдээлэл өгөх гэж хичээлээ. Тэгээд энэ дугаарт маань ингээд цаг заваа гаргаад хүрэлцэн ирсэн. Ингээд хэдий ингээд гадаа орчин байсан ч гэсэн сайхан дуулж хордож өгсөн бачаргад тахтаа Тэмкада маш их баярлалаа. Баярлалаа. Өөрч оролцоосон та хоёртай баярлалаа. Тэгээд цаашдаа хийж байгаа энэ ажилтнаа маш өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр дараагийн дугаартаа бас хамт байгаарай. Дараагийн манай 3 дахь подкаст маань болохоор театрын соёлын талаар ярина. Тийм болохоор дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.